За 7 хоногийн сүүлийн өдөр Татврын ерөнхий газрын дарга ерөнхий сайдын өрөөнд дуудагдсанаар эхэллээ. Яагаад дуудагдсныг та бүхэн мэдж байгаа бах тийм ээ. Нөгөө нийслэл дүүргийн Татврын хэлтсийн дарга нар нийлж ягаад Дубай руу ажлаа тастаад аялалд явсан. Тэгээ энэ өмнөх бичлэгтээ би хэлчихсэн Татврын ерөнхий газрын дарагт уг нь очиж хэлсэн юм байна. Одоо энэ нийслэлийн Татврын газрын дарга нь тэгээ нэр бүхий хүмүүс ингээд Дубай ухаар ингээд юм урамшуул юм уу юу юм те нэг юм хамрагдах гэж байна. Тэгээд явах гэж байна гэд хэлэхдээ Татврын ерөнхий газрын дарга за явж болохгүй гэд хариу хэлсэн юм байна. Тэгээ мөн ингээд Татврын ерөнхий газрын даргыг хамт баг явах уу гэнтэр гэж ярьсан юм байна. Тэгээ тэр нэг урамшуул маягийн юмд бүгд багтсан юм уу та. Тэгээд Татврын ерөнхий газрын дарга за би бол явахгүй гэдгээ илэрхийлээ. Тэгээ та хэд ч гэсэн ерөнхийдөө явж болохгүй шүү гэдэгт нөгөөдөл нь ажиллаад тасаа явцсан. Тэгээ энэ нөгөө явцаагуур нь энэ мэдээлэл нь ил болоод тэгээ өндрийг аваад тэгсэн ерөнхий сайд өнөөдөр Татврын ерөнхий газрын даргыг өрөөндөө дуудаад за эдгээр хүмүүсийн бүгдийг нь ажлаас нь чөлөөлөх гэсэн ийм үүрэг өгсөн байна. Тэгээ Татврын ерөнхий газрын дарга яг одоо энэ бичлэгэн дээр гарна. Хэсэгэн бичлэгийг үзүүл ерөнхий сайдын өрөөнд ороод ярилцсан бичлэгийг та бүхэн үзүүл. Нийслэлийн Татврын газрын даргад бол бичлэн үүрэг болгож хэлсэн. За нийслэлийн Татврын газрын дарга бол дүүргийн Татврын хэлтсийн дарга нартай бол энэ гадагшаа явах асуудлыг ерөнхий газраас зөвшөөрөөгүй учраас явахгүй хойшлуулнаа, цуцлана гэдэг байдлаар үүргээ өгөөд тэгээд эргээд надаа мэдээлэл өгнө гэд гарсан. Гэвч одоо маргааш нь бол бараа явсан гэсэн юм мэдээлэлтэй байна. Өнөөдрийн байдлаар бол эдгээр албаагчд бол ирээгүй байна. Яа тэгээд даргийнхаа үгийг тоодог нараа. Тэр албаагчд гэж. Ямар ажиллаар явсан? Ямар зардлаар явсан? За яг тэр нарийн мэдээлэл бол алга. Ямар ч байсан усын төсвөөс бол гараагүй, Татврын албанаас гараагүй, өөрсдөөсөө бас гаргаагүй байх гэсэн юм мэдээлэлтэй байгаа. Нийслэлийн Татврын албаны дарга ажилласан жилээр дүүргүүд дараалны дарга нарыг доллараар хэрэгжүүлэх ажлаас нь чөлөөлөв. За ингээд Дубай явсан Татврын хэлтсийн дарга нар маань ирээд ажлаа хүлээлгэж өгөх нь байна. Тэгээ төрийн ажлыг ингэж салгардуулж болохгүй нэгдүгээрт, хоёрдугаарт ийм хайн гойж болохгүй. Дээд удирдлага нь явж болохгүй гэсэн шийдвэрийг хилжижитл жихгүйдл болоод бүгд Дубайд очиад амарсан. Тэгээ өөрсдөө бүгд үр дүнгийн мэдчихэж явсан баг. Тэгээ уг нь бол яг ингээд нууцаар яваад ирээд болчихно л гэж бодсон баг. Тэгээд харамсалтай нь муу юм модоо улаатай гэж ингээд ажилгүй болцоож байна. За ингээд удахгүй орныхын хүмүүсийн томилоод явах үзье. За тэгсэн араас нь засгийн газар нөгөө нэг сангийн сайд эмэгтэй нэг мэдээлэлсэн шүү дээ. Бортыг олон овоотын нөгөө ордуудыг эргэлтэнд оруулад тэгээ хүн болгонд ер нь нэг сая төгрөг хүртэл 1.8 сая хүнд Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэсэн 1.8 сая хүнд сая төгрөг хүртэлх одоо өгөөжийг юм олгохоо шийдвэр гаргалаа гэдэг. Тэгээ энэ нөгөө нэг захим орчинд амар хордон тархсан. За цагаан сараас өмнө эдгээр хүмүүс 1 сая төгрөг өгөх юм байна гэдэг. Тэгээ нөгөө хүмүүс нь мөнгөө хүлээгээд за одоо ингээд мөнгө авах юм байна гэж бодоод ойлголт авцсан. Тэгээд сангийн дэд сайд нь өөрөө жоохон буруугаар ойлгуулад тэгээ хүмүүс нь тэгэж мөнгө өгөх юм байна гэж ойлгоод ингээд цаашаа битүү явсан. Энэ ийм учиртай би энэний өмнөх бичлэгээр хэлжсэн юм яг шууд цагаан сарын өмнө ингээд 1 сая төгрөг өгөөд ингээд тарах гэдэг юм ерөөсөө байхгүй. Тэгээ энэ бортыг болон олон овоотын ордуудыг эргэлтэнд эдгээр чинь эргэлтэнд ороогүй байгаа юм ордууд. Тэгээ эргэлтэнд оруулах гэж чинь хугацаа болно. Тэгээ эргэлтэнд орсон хойно өгөөжөө өгөх гэж мөн хугацаа гарна. Тийм учраас энэ нэлээд юм удаан явцсан юм дараад байх шүү. Тэгээ энэ зүгээр нэг үндэсний баялагын сан манд нь өгөөж нь очиод тэгээ тэндээсээ ингээд иргэдэд тохиолдолт мөрөлт хийдэг ч юм уу. Тэгээ нэлээд удаан хугацааны дараах үүрэг өгж байгаа шүү. Тэгээ бортыгийн энэ ордыг эргэлтэнд оруулах тухай засгийн газраас уг мэдээлэл хийх хэрэгтэй байсан. Өнөөдөр сэтгүүлч дунд 1 цагаас мэдээлэл хийнэ гэж зарласан. Тэгээ бүгд очиод мэдээллийг авахгүй байсан чинь тодорхой хугацаагаар хойшлуулсан. Тэгээ энэ хэвлэлийн хурлаар юу яригдах байсан бэ гэхээр одоо энэ бортыгийн ордыг яаж эргэлтэнд оруулах юм? Тэгээ эргэлтэнд оруулаад одоо тэдэн үеийн гэдэг юу гэдэг те нэг юм нарийн ширээ мог нь ярих байсан.
Тэгээ энийг хойшлуулчлаа. Тэгээд ер нь бортыгийн орд тэгээ энэ яригадаад байгаа бортыг олон ваттын орд гэж яг юу юм бэ гэдгийг юм довчхон зэрэг мэдж байгаа хүмүүс байгаа. Мэдгүй хүмүүстэй зориулаад хэлчихье. За олон ватт гэж бол одоо өмнө говь аймагт байдаг юм алтны орд байдаг. Тэгээ бортыг болохоор одоо бидний нэг маш сайн мэдэх Эрдэнэс таван толгой компани нэг амнахгүй юу. Эрдэнэс таван толгой одоо төр дугаар Эрдэнэс таван толгойн мэдлийн нийтдээ нэг 5 орд багтах. Тэр нь ухаан удаг, биш ухаан удаг чинь нөгөө MCS-ийнх борт толгой, он чараат, саях, тэгээ орцог гэх ингээд бортыг чинь хамгийн уртталт нь гэдэг байхгүй юу. Бортыг гэдэг. Ингээд ийм одоо нөгөө коксч нүрс гаргадаг ийм ортууд байдаг. Тэгэхээр төрийн мэдл нэг юм 5 орд нь байгаад байгаа. Тэгээд энэс нөгөө нэг яг аш эргэлтэнд орж эхлэх нь одоо энэ бортыг эргэлтэнд оруулъя. Яагаад ингээд эргэлтэнд оруулах гээд яарад байгаа юм бэ гэхээр тэр судлаач тэр нь янз янзын юм яриад байгаа. Одоо ойрын нэг 5 жилдээ нүүрсний үн доктортой байгаа. Тэгээд түүнээс цаашаа ер нь нүүрсний үн эрс ингээд унж эхэлнэ. Тэгээд гадны одоо яг манайхаас судалтай авдаг нөгөө хятад энэ чинь сэргээгт хэрчмөч рүү шилжиж байгаа учраас нүүрсний үн ингээд огцом унна. За тийм учраас энэ 5 жилд нь багтаагаад нүүрсээ зарья гэсэн зүйлийг яриад байгаа засгийн газраас. Тэгээд ингээ нөгөө бортыгийн ордыг эргэлтэнд оруулах гэж яриад байгаа. Тэгээд одоо энэ зурган дээр харагдаж байгаа энэ бортыг ингээд хамгийн уртлын орд нь байдаг. Тэгээд энэ нөгөө нэг өнгөрсөн сая Монгол Ардын намын нөгөө айхтар хуваагдлаар яригдсан шүү дээ. Амар баясгалан улсын хурлын дараа гарсан амар баясгалан шинэ бортыг нэг компанид өгсөн. Тэгээд лиценз нэг компанид өгсөн ингэсэн байсан. Хамгийн нэг компанид өгөөд хятадын нэг компанид өгсөн байсан гэл. Одоогийн хууль зүйн сайд энэ хоёр яриад байсан шүү дээ. 440 их найдаар тоологдох ийм одоо үр өгөөчтэй ордыг хятадын нэг компанид өгсөн гэл их яриад байсан. Тэгээд тэр орд чинь энэ бортыг байгаа. Тэгээд энэ бортыг эргэлтэнд оруулаад тэгээд цаашаа хүмүүс тэр үндэсний баялагын санд ингээ хоримтгдсан мөнгөнд хүмүүст өгөхөөр яригдж байгаа шүү. Түүнээс цагаан сарын өмнө 1 сая төгрөг өгнө гэдэг мэдээлэл, худлаа мэдээлэл. Тэгээд сангийн дэд сайд жоохон буруу зөрүүтэй ярьснаас болж иймэрхүү мэдээлэл гарсан байгаа. За иймэрхүү. Тэгээд өчигдөр нэг ийм мэдээлэл хийлээ. Хууль зүйн дэд сайд, хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Мөнх Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт нэг харамсалтай хэрэг гарсан. 30 настай жирэмсэн эмэгтэйг 3 настай охинтой хамт гэрлүүн ороод одоо онц хэрцгээр хөнөөсөн хөршээлийнх нь хүн. Тэгээд 4 настай охиныг нь хүн дээр бэртээсэн 4 настай охин одоо эмэгтэй хүнд эмчилүүлж байгаа. Ийм харамсалтай хэрэг гарсан. Тэгээд яг энэ хэрэгтэй холбогдуулаад өчтөр хууль зүйн дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийсэн. За ингэхдээ цагдаа ерхий газрын мөрдөн байцаа халбаны дарга оч бадрах хууль зүйн дэд сайд хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Мөнх Эрдэнэ хоёр мэдээлэл хийсэн. Тэгээ энэ үеэр юу ярьсан бэ гэхээр нэг одоо зүйл ярьсан. Энэ нь юу байсан бэ гэхээр одоо ийм сэтгцийн өвчтөө тэгээ гэмтэр хүлээх ийм чадваргүй хүмүүсийг байрлуулдаг ийм төв байгуулна гэж ярьсан. Тэгээ тухайн гэмтэр үйлдсэн үн өөрөө тийм сэтгцийн өвчтөө тэгээ ийм сэтгцийн одоо өвчтөө учраас гэмтэр хүлээж авах юм чадваргүй гэж үзээд байгаа юм байна. Тэгээд одоо ийм төвийг байгуулахыг хууль зүйн сайд нь өөрөг болгосон юм байна. Тэгээ энэ одоо нөгөө нэг төвөө одоогийн сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд шинээр бариад ашиглалтанд оруулаад тэгээд одоо нэм хяналтанд байх ёстой ийм хүмүүсийг тэнд одоо байрлуулдаг. Тим төв байгуулнаа гэд яаралтай байгуулнаа гэж одоо мэдээлэл хийлээ. Ямар ч тач тухайн хэрэг одоо мөрдөн байцааллын шатнд ингээд явагдаад үргэлжилж байгаа. Тэгээд буруутай хүн мэдээж тодорхой байгаа. Тэгээ нэг юм харамсалтай хэрэг гарсан. Тэгээ энэ харамсалтай хэрэг одоо хууль зүйн яамд том сигнал өгөө. Тэгээд нэг юм төв байгуулахаар болж байгаа юм шиг байна. За энэ 7 хоногийн онцлог улс төртэй холбогдолтой мэдээлэл болон улс төрийн мэдээлэл нэг иймэрхүү байлаа. Эх 7 хоногийн шинэ мэдээллээрээ хэрэг уулзнаа анхаарал хандуулсанд баярлалаа.